За юу яцгаан? John Wick франчайзing анхны спин-офф одоо энэ ертөнцид үйл явдал нь болж байгаа. Гэхдээ John Wick гол дүр нь биш бүрийн хэмжээний кино. Балерина сайн нээлттэй хэлээ. За цувралын хувьд бол The Continental гэдэг яг нөгөө John Wick-ийн үйл явдал дээр гардаг буудлын байдаг шүү дээ. Тэр буудалд үйл явдал нь болж байгаа тэрний тухай 3 ангитай ийм цуврал бол Paramount Plus дээр за өнгөрсөн жилийн урьдчилан байлоо. Сайхан ямар ч байсан гараад өнгөрсөн. За тэр цувралын хувьд бол тун давгүй байсан. Гэхдээ тэр бол John Wick-тэй шууд холбоотой биш. Continental үйл явдал нь болж байгаа. Тэгээ бидний одоо сайн мэддэг Ian McShane жүжигчний тоглосон Winston гэдэг дүр байгаа шүү дээ. Тэгээ тэр Winston маань нэлээ залуу байхад одоо юу болж исэн гэдэг талаар гарч байгаа юм цуврал байдаг. За тэр цуврал бол драма триллер талаасаа маш сайн, акшн маш бага. Гэхдээ акшн гарахтаа яг одоо энэ ертөнцийн гэсэн мэдрэмж маш сайн өгсөн тун давгүй юм цуврал гарсан. За балеринагаас өмнө бол John Wick-ийн хувьд 4 кино бол гарцсан байж байгаа. За бидний ойлголтоор бол балерина кино маань John Wick 3, John Wick 4-2-ын дундуур болж байгаа үйл явдал гэж ойлголт бол өгж байгаа. Юуны хувьд John Wick-ийн хувьд бол ер нь орчин цагийн хамгийн сюрприз хит одоо кино John Wick 1-ийн хувьд бол тэгээд хамгийн сюрприз франчайз. Өнөөдөр би 2 ревю бичих гэж байгаа. Нөгөөт нь бас айгүй сюрприз амжилттай ийм одоо франчайз байгаа. Гэтэ шинэ бол биш. За John Wick-ийн хувьд бол 2014-нд игсэн. За бас орчин үеийн шинэ гэж ярьж болох ийм франчайз байна. Яг 17 тогсон John Wick бол яг юм Chad Stahelski хоёр найруулагч хоёр залуугаа. Тэр хоёр маань өөрсдөө бол юу хийдэг байсан? Тулааны дэглэгч гэж ярьдаг те. Одоо choreography хийдэг ийм одоо хоёр хүн бол байгаа. Тэгээд тэр хоёр карьер нь айгу Дэвид Лич, Chad Stahelski хоёр. Тэгээд энэ хоёр бол айгу мундаг ингэ явжсан. Одоо жишээ нь Captain America, Winter Soldier, Civil War гэдэг кинонууд төр жишээ нь Chris Evans-ийн одоо орлон тоглогчор жишээ нь Chad Stahelski явж исэн. Тэгээд тулааныхан гол хэсгүүдийг хийжсэн гэдэг ч юм уу. Ийм олон жилийн карьертэй хоёр бол хийсэн. Тэгээд энэ франчайз өөрөө айгу сюрприз хит болоод амжилттай яваад тэгээ одоо ингээд бүр хидэн спин-оффтай болоод ингээд явж байгаад бол айгу баяртай байгаа. Тэгээд дээрэс нь энийг ярьжсэн шалтгаан нэгдүгээр John Wick өмнө нийлүүлээ ревю бас хийж ийсэнгүй. Би бол John Wick франчайзтай айгүй хайртай. Тэгээд бас айгүй шинэлэг санагддаг үлгэр жишээ авсан олон одоо франчайз акшн одоо бүтээлүүд мэдээж On Back ч юм уу те эсвэл одоо Индонезийн алдартай The Raid кино ч юм уу те эднээс жишээ авсан зүйлүүд бол хидэд байдаг үлгэр жишээ санаа авсан. Тэгээд гол нь энэ франчайзын маань гоё юм юу гэхээр тодорхой хэмжээний Mission Impossible-тай бас харьцуулмаар байгаа юм байгаа л да. Юу гэхээр энэ франчайз өөрөө өөрийгөө хитрхи serious хүлээж авдаггүй. Болж байгаа үйл явдал нь акшн ч юм уу эсвэл ямар нэг байдлаар за ер нь үйл явдал юм да. Эднэр бол хэтрүүлэхтэй. Тэгээд зарим нь одоо баг яг юу гэдэг киноныхоо ертөнцид биш гаднаа зүгээр ингээд биднэрт хүнд ингээд ярихад бол зохиол гэдэг утгаар цаасан дээр гэдэг утгаар ярихад бол заримдаа бүр одоо шоолморч юм шиг арай л хитрхи юм шиг яг ертөнц дотроо сервис гэхдээ кинон тэрийг хитрхи сервис гэж авахгүй одоо ингэж гоё явуулж чаддаг бас хэцүү баланс шүү дээ тэрийг барихтаа одоо юу гэдэг жишээгээр тайлбарлахад энэ франчайз чинь ингээл нөгөө нэг буудлын ажиг буудлын нийцэд гэл хай тейбл мэбл гээл те тэрнийх нь ард ийм хүн байгаа гэл Yordanчлаа хаанчлаа цүлдчихэл нэг баг дээр очиж мочаал те тэгэл ингээл заавал хуруу муруугаад таст нь яадаг гэдэг гэл мэдээж тэр бол нөгөө амьдрал дээр үүдэг Yakuza интерес үлэрч авсан юм байгаа л да. Эдгээр нь ингээд яг энэ ертөнцтэй амар serious юм шиг мөртлөө яг презент хийж байгаа нь буюу үзэгчдэд хүргэж байгаа нь ингээд тэрийг ингээл энэ бол ингээд баг дэлхий дээр чухалтай үзэж байгаа хүн амар тийм гэхээс илүү фан те ингээд амар serious амар сүртэй юм болоод байна. Гэхдээ энийг бид нар enjoy гэж үзэх нь гол юм а фан байж үзэх нь гол юм а гэдэг өнцгөө ерөөсөө алдахгүй хийсэн хамгийн гоё юм энэ франчайз юм болол тэгээд айгу бүтээлч акшн хэсгүүд бүтээлч байна гэдэг одоо сүүлийн 10-15 жилд бол бас кино урлагтас яг том кино урлагтас шүү дээ. Блокбастер хэмжээнд бас хэцүү болчиход байна шүү дээ. Одоо Bond-ийн шинэ жив сая дууссан те Casino Royale-аас эхлээд No Time to Die дууссан. За Mission Impossible яг 2011 Ghost Protocol-оос одоо саяны юу хүртэл Final Reckoning хүртэл за Bourne franchise-ыг ремейк одоо дахиж хийх гэж нэг үтсэн тийм ээ. Fast and Furious сүүл рүү одоо юу ч болчих уу гэдэг ч юм уу. Ингээд ийм өөр би ганц хоёр мартчихэж магадгүй. Яг ийм одоо Transformers Inter шиг биш те ийм одоо
яг акшн дээр нь суурилсан ийм франчайзууд яаж шинэлэг акшн хийх вэ? Яаж бүтээлч акшн хийх вэ? Яаж оригинал байх вэ гэдэг бол бас айгүй хэцүү болчиход байгаа. Ийм өсөлтөөнтэй үе дунд John Wick бол маш шинэлэг сонирхолтой үзүүштэй байж чадж байгаа учраас тэгээд яг түрүүний яг хэлсэн нэг юм балансыг нь олцсон ridiculous-тэй бүр юм утгагүй хэтрүүлэгтэй мөртлөө тэр нь амар гоё хийцэн болонгууд биднэрт ингээ үнэмшилтэй гоё. Одоо жишээ нь John Wick chapter 4 дээр гардаг тэр Scott Adkins-тэй хэсэг байгаа шүү дээ. Scott Adkins жүжиглээ амар гоё байсан. Ер нь бол муу жүжигч шүү дээ. Яг акшнтэй санал байсан шүү. Гэхдээ энэ дэр бол айгүй гоёсэн John Wick 4 дээр. Тэрэн дээр одоо жишээ нь тэр нэг Night Club ингээл боос мус ингээл асгараалтай. Тэр нь зодооны сүг тэр чигээр тасархаа. Нөгөө эргэн тойронд байгаа хүмүүс юу ч тоож байгаа байхгүй бүгд ингээл бүжиглээл те. Тэрний видео тоглоомд байгаа ч юм шиг те. Тэр мөр бол үнэхээр тасархаа одоо юм бүтээлч хийц байгаа байхгүй те. Тэр бол гоё те. Тийм болохоор John Wick гэдэг франчайзт бол би айгүй хайртай. Тэгээд бас амжилттай явж байгаад баярлж байгаа. Тэгээ одоо зүгээр яг балеринагаар дуусаад цаашаага яах вэ гэдэг айгүй сонирм. Би ямар нэгэн бол спойлдохгүй зүгээр ярьчмаар байна. Тэгээд John Wick 4 бол төгсчихсөн. За ингээд 5-ыг хийн гэж байгаа. Тэгээ би зүгээр 5 гэдэг өөрөө ямар зохиолтой яах вэ гэдэг бас айгүй том асуултын тэмдэг байгаа. Тэгээд R-rated animation юу хийн гэж байгаа. Цуврал хийн гэж байгаа. За тэр бол надад айгүй таалагдж байгаа. Тэгээ дээрэс нь Donnie Yen тоглодог дүр байгаа шүү дээ. Chapter 4 дээр гарсан. Хин блэ дээ дүрийнх нь айгүй зөвүүн Kane те. Энэ дүрийн тухай юу гарах юм бэлээ? Кино хийх юм бэлээ? Spin-off. За тэгээ тэр киног Donnie Yen өөрөө найруулна. Мэдээж Donnie Yen өөрөө тоглоно. За тэгээ тэр кинонд болохоор Rina Sawayama гэдэг үнэн кул дуучин байдаг. Тэгээд мань хүн chapter 4 дээрс Akira гэдэг дүр тоглосон санагдаж. Akira байлаа. Тийм Akira Shimatsu гэдэг дүр тоглосон. Тэгээд тэр дүрээрээ эргэж ирэх юм бэлээ. Тэгэхээр эднэрийг бол айгу хүлээж байна. За бас хөвчлөхгүй байх одоо юу гэдэг бити хүчлээсэ гэж айгу найдаж байна. Гэхдээ Lionsgate бол ер нь яг удирдлага талаасаа бол жоохон асуудалтай байдаг. Яг уран бүтээлчдийг яг creative хэрэгчлөөг нь өгж юм хийх тал дээр бол жоохон муу ийм томцтууд. Тэгээд Lionsgate-ийн хувьд би буруу санаагүй бол ер нь John Wick, Hunger Games хоёроос өөр том франчайз одоохондоо өөрсдөд нь бол байхгүй ирхэн. Тэгээ тийм учраас энэ хоёрыг бас ингээд гаргаад байх нь шинэ бүтээлүүд гаргаад байх нь өөрсдөд нь бас ашигтай байна. Тийм учраас одоо ингээд бас гаргаад байгаа юм бол байна. За тэгээ балерина руугаа оръё. За балеринагийн хувьд болохоор найруулагч нь Len Wiseman найруулсан байгаа. За мань хүнийг бол хүмүүс 2000 оны их үеийн бас тухайн үед айгу давгүй те бас хүмүүсийн их сайн мэддэг байсан франчайз Underworld-ийг эхлүүлснээр мэдгүй Underworld 1-2-ыг бол найруулсан. За тэгээд Die Hard 4 гэж маш муу киног найруулсан. Total Recall гэдэг одоо бидний сайн мэддэг Arnold Schwarzenegger киноны ремейкийг Colin Farrell-тэй байдаг санагдаж байна. Тэгээ энэ киног бол хийсэн. За бас нэрлэн тааруухан бол кино болж исэн. Тэгээ энэ Total Recall нь өргөө Тэнгис гээд тухайн үед бас Монгол кино театрт гарч ирсэн нөгөө санаж байна. За ингээ 12 оны Total Recall-оос хойш бол кино найруулаг байжгаад балеринаг найруулж байгаа. За энэ бол бас нэг тийм сонирхолтой юу бол байсан. Зүйл бол байсан. Тэгээд Len Wiseman-ийн хувьд бол бас тийм сайн найруулагч бол биш ч гэсэн акшн бүтээлүүдийг бол яг давгүй хийчдэг юм найруулагч байсан. За тэгээд зохиолчийн хувьд бол хин гээд Shay Hatton гээд бас ер нь карьерийн хувьд бол жоохон тааруухан дуу бүтээлүүд хийсэн юм зохиолч бол байсан. Өмнө нь Rebel Moon, Zack Snyder-ийн 2 Rebel Moon, Army of the Dead 2020 оны эднэрийг бол яг хийсэн юм зохиолч бол бичсэн зохиолч бол байсан. За гэхдээ мань хүний хувьд бол John Wick chapter 3 4-ийг бичсэн нь карьерийн гол зүйлээс дээрээс нь мэдээж балерина руу орж ирж байгаа нь айгүй том зүйлнээс. Одоо балеринагийн үйл явдал дээр болж байгаа нэг юу гэдэг байж шүү дээ. Rusko Roma гэдэг одоо нэг юу балетчингуудтай те театр те ингээ театрын балетчин бас ингээд одоо хөлсний халуурчд гэх юм уу. Энэ одоо санаа энэ ертөнцийг тэлсэн зүйлийг нь бол оруулжсэн зохиолчно гэсэн. Тэгэхээр энэ удаа бол зохиолч нь өөрөө бусад юмнууданд таарах юм шиг боловч энэ ертөнцтэй хийсэн юмнууданд дажгүй тэгээд ингээ ороод ирсэн. За ингээд Ana de Armas гол дүр тоглох нь бол тодорхой болсон. Энэ кино өөрөө 21 он зарлагдаад 22 он зураг авалт авсан боловч одоо ингээ 22 оны намар зураг авалт авсан боловч 2 жил хагасын дараа бол нээлттэй хийж байна. Тэгээд энэ дунд бол ажил аялтын төр бас их нөлөөлсөн ийм бүтээл болсон. За тэгээд балеринагийн хувьд бол надад таалагдсан. Ер нь нэлээд таалагдсан. Акшн хэсгүүдийг бол их гоё хийсэн санагдлаа. Угаасаа л энэ киног гол хүлээлт юу вэ гэвэл харизматик дүрүүд, харизматик жүжигчид сүрхий serious тэр нөгөө ертөнцийнхэн тэлж байгаа янз бүрийн дүрм мөрөм нөгөө алтан зоос мос те тэр гоё юмнууд тэгээд мэдээж акшн. За
Энэ дээр бол одоо мэдээж John Wick ч бол Баба Яга те ингээ John Wick бол яагаад мундаг үлээ юу илээ гэдэг бид нар дөрвөн киногоор үзээд ингэсэн. За тэгэнгүүт одоо хиний хувьд бол Eve гэдэг дүрийг яаж хүмүүст үзүүлэх ёстой вэ гэдэг айгүй сонирхолтой санаа байсан байгаа юм л та. Тэгээ чинь ингээ жоох охин байхасаа эхлээд ингээд одоо үндсэн киноны зохиолын үйл явдлын хувьд бол энэ дөнгөж хор гарч байгаа юм залуу эмэгтэйгийн дүрээр тоглож байгаа. За гэхдээ Анадын Армас жүжигчин маань бол өөрөө одоо 37 настай. Тэгээ өөрөөсөө бараг 15 дүү одоо дүрт бол тоглож байгаа. Тэгээ анх яг зүгээр киноных нь өрнөл дунд тэр нь ингээд цаг хугацаанд өсрөнгөт за дахиад өсрөх юм бахтаа гэж хальт бодсон. Гэхдээ яг бусад талаар ерөөсөө асуудал бол байгаагүй. Ямар ч залуу харагддгийн. Тэгээ дээрээс нь залуу биш гэсэн үг шүү дээ. Тэгээ байгаагаасаа ямар наснасаа ч залуу харагддгийн. Тэгээ дээрээс нь кинондо тэр нь өөрөө нэг тийм амар нөлөөсөн юм бол байгаагүй. Акшн хэсэг дээр болохоор айгүй гоё таалагдсан юмнууд одоо зохиолтойгоо авцалтж байгаа. Тэгээд зохиол нь акшнтайгаа гоё нийцж байгаа нэг ийм гоё юм юу байсан бэ гэхээр нэг бэлтгэл хийж байгаа хэсгүүд айгүй их байсан. Одоо бид нар John Wick-ийг л бэлдэж мэлж байгаа нэг ч үзээгүй шаардлага байхгүй. Анханасаа Баба Яга гэдэг юм домог баг эхэлж байгаа шүү дээ. Тэнгүүд одоо энэ ингээ нэгдүгээр шин дүр орж ирж байна. Хоёрдугаар эмэгтэй хүн маш олон хүнтэй алцах шаардлага гарч ийн. Өөрөөсөө том хүчтэй те эрэгтэй хүмүүстэй алцах шаардлага гарч байгаа. Тэнгүүд тэр бүхнийг ингээд үнэмшлэгээр үзүүлэхийн тулд тэгээд энэ нэмэгтэй энэ дүр өөрөө одоо зорилгодоо хүрэхийн тулд юунуудыг давж тулах хэрэгтэй билээ тийм ээ. Тэр бүхэнд замд тулж байгаа ямиг яаж давах вэ гэхээр мэдээж бэлтгэл хэрэгтэй тийм бэлтгэл хэрэгтэй энэ дүр чи яаж мундаг болж байгаа тэр процесс дундаа юу юм бэ гэд. Тэгээд бэлтгэлийн нэг юм том одоо секвенс гэх юм одоо тийм байж байгаа. Тэр хэсэг бол надад айгүй таалагдсан. Тэрэн дээр ингээл нэг янз бүрийн тулааны нөхцлүүд дээр янз бүрээр бэлтэж байгаа тий. Тэгээд тэр бэлтэж байгаа хэсгүүд нь дараа нь одоо юун дээрээ киноныхоо олон хэсгүүддээ тэр бэлтсэн бэлтгэлүүд нь үр дүнд хүрж байгаа. Өөрийнх нь амийг аврахад хүрэж байгаа тий. Ингээ үр дүнд зоригтой хүрэхэд нь нөлөөлж байгааг бас давхар харуулсан айгүй гоё байсан. Тэгээд тэр бэлтгэл хэсэг дээр бас нэг таалагдсан зүйл их юм бол одоо тэнцээ ингээд нэг залуу бүр алавж байгаа хгүй бэлтгэл дээрээ тий. Тэгээд тэгсэн чинь чи өөрөөсөө хүчтэй өөрөөсөө том хүнтэй тэр хүний дүрмээр тулалдаад байна тий чи өөрийнхөө талд оруулаа өөрийнхөө дүрмээр үзтээ дүрмийн өөрчлөлт тулааныхаа нөхцөлийг өөрчлөлтээ булхаа эцтэй яаж ялж чадах юм тэр хүн чамаас том чи чамаас хүчтэй гэхдээ чи юу юм илүү хурдан байж болно илүү уянхтай байж болно илүү сэргэлэн байж болно тархиа ажилуулж болно тэ боломжоо ашиглаж болно одоо юу гэдгийг чит хий те булхаац гэдэг ч юм ялах нь point нь те гэдэг ч юм уу тэр мөр нь айгүй гой санаа байсан. Тэгээд яг энэ кинон дээр ягаад жоох цаашаа ингээд яваад ирэнгүүт айгүй олон акшн тулаан юм болонгууд өхөж өгөхгүй байгаахгүй хүмүүс ихэнх нь те ерөөс амар ч өмнө нь ингээд John Wick болвол ингээд ерөөсөө тархитон бут гэл ингээд тархилан буудаа явчихдаг нэг бол номоор алт те тэгээ явчингууд Ивийн хувьд энэ ч өөрөөсөө том эрэгтэйчүүдтэй ингээ алцаад ихэнх нөхцөлд ингээд тийм байгаа учраас тэр нөхцөлд ихэнхдээ ингээд хэд дахин нэмжтэй ингээд хүч гаргах шаардлага гарч байгаа. Хүч гэхээсээ илүү ухаалгаар ямар нэг байдлаар шийдэх шаардлага гарч байгаа. Тэгээ нөгөө хэд нь бас ухаалаг биш гэсэн үг биш. Тэнгүүд чинь зүгээр нэг юм моног булчингууд биш те бас адилхан халуурч те тэнгүүд давхар тийм дутуу байгаа мөртөө тэрнээрээ нэмээд дахиад нөхдүүд дээр одоо өөрөө юугаа ажиллуулах шаардлага гарч байгаа. Тэр нь айгу гоё чаленж байсан. Гэхдээ энэ кино өөрөө ингээл энэ хүү эмгтэй болохоор гэсэн юм ерөөсөө бай. Ерөөсөө ганц нэг юм хэсэг дээр бэлтгэл хэсэг дээр тэрийг нь хэлж өгч байгаа. Тэгэл тэрнээс хойш ерөөсөө л акшн. Яг одоо үйлдэлээр яг зөвхөн тулаан акшн гэдэгс гадна үйлдэлээр тэр хүн яаж тэр болгондоо сурж ин тэр болгоноо яаж тавж ин гэдгийг ингээ харуулж авчиж байгаа. Тэгээ эдгээр чинь өөрөө энэ киног айгу сайн акшн болгож байгаа байхгүй. Акшн кино буюу одоо тулаанд те ийм кино болов ингээд тулаан акшн өөрөө тодорхой хэмжээнд зохиолоо өрнүүлж явах хэрэгтэй. Тэр яг киноныхон гол зорилго зохиол биш байж болно. Одоо жишээ нь балеринаг үзэж байгаа хүн гол зүйл нь зохиол үзэх гэж үзэхгүй шүү дээ. Акшн үзэж байгаа. Гэхдээ л эн чинь бас нэг зохиол байгаа те. Энийг дүр энэ цэгээс энэ цэг рүү явж байгаа. Энэ цэгээс энэ цэг рүү тэгээд ийм зорилготой энэ зорилготой хүрэхин тулд ийм юмтай туулж байгаа. Тэгээд тэр бүхэндээ утга учиртай бас байх хэрэгтэй акшн. Тэгээд энэ кинонд бол байж болж чадсан. Яг эсрэг дүрийн хувьд бол Gabriel Byrne гэж жүжигчин тогсон fine. Гэхдээ яг тэр жүжигчэнд илүү зоцсон сая муур энэ ч юм хийж. Муур дандаа яг бичлэгийн донтор дандаа хэрэг тарьдаг. Тийм. Тэгээд илүү жоохон хөгжүүлээд өгсөн бол гэж бодсон. Сая John Wick 4-ийн эсрэг дүр уул нь Bill Skarsgård тогсон. Гэхдээ тэр жүжигчнээ гоё ашиглаж бол чадаагүй санагддаг. Common rapper жүжигчин Common-ыг бол юун дээр chapter 2 дээр гоё ашигласан санагдаж байсан. За энэ дээр бол яг Gabriel Byrne бас хүмүүс нэлээд танигдчихсан жүжигчин. Гэхдээ яг жүжигчинд нь
асуудал биш, зүгээр яг дүрийг нь илүү хийх юмтай байлгасан бол гэж бол бодсон. За Lance Reddick-ийн одоо дэлгэцийн бүтээл тоглосон одоо гарч байгаа хамгийн сүүлийнхэн бүтээл болж тагж байгаа мэдээж харамсалтай нь бас нас урчсан. Тэгээд хин Ian McShane Winston-гийнхаа дүрт бол эргэжсэн айгу гоё байсан. За гэхдээ энэ бүхнээс хамгийн гоё нь бол мэдээж Ana de Armas байсан. Ana de Armas өөрөө үнэмшилтэй байл акшн хэсгүүдийн ихэнх хэсгүүдийн өөрөө бол стантын гүйцэтгсэн байли ихийг нь мэдээж бүгд юм шүү тийм ээ. Тэгээд өөрөө маш сайн бэлдсэн байсан. Тэгээд энэ кинонд бол хид хідэн супер гоё акшн секвенсүүд хэсгүүд болоос. Одоо тэр нэг самурай сэлэмтэйгээр ингээд нэг үргэлж шот байгаа. Ингээд камер нь ингээд татаад явдаг. Тэгээд дүр маань ингээд камер л ойртой явж. Тэр хэсэг бол айгүй гоё байлаа. Тэгээд ийм одоо хонгилж биш юм да олон хантай коридортой нэг юм хэсгэд ингээд тулдаад явж байгаа хэсэг гоё байлаа. За Norman Reedus орж ирсэн бас гоё байсан. Тэр Norman Reedus-ийг бол хүмүүс Daryl Dixon гэдэг дүрээр хамгийн сайн мэднэ Walking Dead те. Тэгээ энэ дүр дөрс нь гоё анзаарсан зүйл байсан л да. Юу гэхээр зохиол талаас гоё. Энэ дүр тэгээ энэ дүрийн туулж байгаа энэ дүрийн охинт хоёрын хоорондын юм хинтээ Ana de Armas-ын дүртэй ингээ бас параллел байгаа учраас Ana de Armas-ын дүр EV-ийн хувьд бол ингээд хийж байгаа үйл гаргаж байгаа шийдвэрүүд нь бас ингээ утга учиртай зохиол тэгэхээр бас тажгүй те. Тэрнээс гадна Norman Reedus-ийн дүрийн гоё юм нь юу гэхээр эдгээр хүсний мэрэгжлийн халуурчин гарууд байгаа шүү дээ. Эсвэл ингээд нэг тим левелийн гарууд те. Тэгээд тэгсэн чинь яг нэг акшн хэсэгтэр надад айгуу таалсан. Norman Reedus ингээд юм багны ард ингээд нуугдаж байгаа байхгүй шотгантай. Тэгээд ардаас нь одоо багны цаанаас нэг өөр хүмүүс ирж байгаа те. Тэгээд ингээд баруун тал руугаа харангуутаа баруунаараа шотган буудснаа мөрөө шилжүүлээд нөгөө талаараа солгоогоороо те ингэж буудаж модж. Тэр нэг амар сүртэй дитейл биш юм шиг боловч анзаарахгүй өнгөрөх боломжтой дитейл боловч тэр бүр амар гоё байгаа байхгүй. Тэр чинь ингээд амар топ левел алуурчин гарууд тэг скиллтэй гарууд гэдэг тэр нэг юм ганцхан шотор тийч хараад тэр бас амар гоё байсан. Тэгээд ийм деталь юмнууд нь бол сайтай тэгээд үзүүштэй фан те ийм гоё акшн кино бол байлаа. Тэгээд Keanu Reeves мэдээж орж ирж байгаа, John Wick орж ирж байгаа. John Wick-ийг яаж оруулж ирсэн нь бас надад айгу таалагдсан. Би трейлер дээрээс за яаж орж ирэх юм бол доо гэд бодож ирсэн. Тэгээд трейлерыг ер нь бол айгу сайн хийсэн юм байна гэж бодсон. Ягаад тэгэхээр John Wick орж ирсэн тодорхой. Гэхдээ яг зохиолтой ямар утга учиртайгаар нөлөөтэйгээр яаж орж ирэх гэдэг final boss болоод байгаа юм уу? Эсвэл одоо туслах гээд байгаа юм уу? Яг яах гээд байгаа гэдэг нь тодорхойгүй. Ингэж оруулсан нь надад таалагдсан. Тэгээд кинон дээр оруулж ирсэн хэв маяг шийдвэр нь их таалагдсан, нөлөө нь их таалагдсан. Тэгээ Баба Яга бол Баба Яга гэдэг нь хэвээр байгаа нь бас их гоё байсан. Тэгээд та манай хэд үдсэн хэд бол илүү тэрийг мэдэх байх гэж бодож байна. Тэгээд бас гоё акшн хэсэг байгаа. Ер нь акшн гоё байсан. Ер нь л акшн айгу гоё байсан. Мэдээж хэтрүүлэхтэй ойлгомжтой тий. Утгагүй хэтрүүлэхтэй. Гэхдээ эн чинь John Wick-ийн ертөнцийн шүү дээ. Бид нар сум нэвтэрдэггүй бараг л юунаас яадаг идэг төмөр алмазнаас илүү л одоо юм хүчтэй сум нэвтэрдэггүй, сум ойлгодог юутай костюм бижактай John Wick явж байгаа шүү дээ. John Wick 3 4 дээр тий. Тэгээ энэ чинь тим ертөнцийн үйл явдал нь болж байгаа гэдгийг мартахгүй байх хэрэгтэй гэж бодож байна. Зүгээр John Wick-ийн хувьд бол нэг юм биш балерина киноны хувьд зүгээр John Wick-ийг ерөөсөө үзэж байгаагүй эсвэл үзээ таалагддаг. Паналтай юу гэдэг чинь тэгж үздэг хүмүүс байдаг шүү дээ ертөнцийн орохгүйгээр те. Тийм хүмүүст бол энэ кино бүр утгагүй санагдах, бүр таалагдахгүй байх гэж бодож байна. Тийм. Гэхдээ ер нь бол John Wick үзчихсэн. За John Wick үзээгүй байсан ч гэсэн киноныхоо ертөнцийн дотор юу болоод байгаа юм бэ? Энэ киноны ертөнцид тэг ингээд акшн нэм юм энэ дөрүүд нэм байж болно. Тэг тэрийг нэг enjoy хийж үзэх гэж байна шүү дээ. Одоо энэ кинод ч бид нар ингээд fun action үзэж байгаа. Ингээд акшн өөрөө ингээд бүтээлчрэх болно гэдэг те. Тийм кино үзхийг хүсэж байгаа хүнд бол энэ гоё авах гэж бодож чинь ялангуяа өмнөх кинонууд нь үзчихсэн бол. За одоо нэг мэдгэд ингээ франчайз маань 5 бүрийн хэмжээний одоо кинотой те John Wick-ийн 4 кино за ингээ балерина тэнгүүдээ одоо Continental гэж суралтай ийм болчихжээ. За одоо дахиад нэг зурал 2 ч кино одоо ингээд яригдж байгаа тийм айгүй сонирхолтой байна. Надад бол миний бас айгүй орчин цагийн ч гэлтгүй зүгээр ер нь акшн гэдэг утгаараа миний бас айгүй хайртай дахиж үзэх дуртай айгүй ингээ enjoy хийжтэй айгүй кайф авч ингэж үздэг франчайз бол болцоод байгаа. Тийм. Тэгээд та хэд манаас үзсэн сан сэтгэлүүдэд хуваалцаарай. Энэ кино манаас амжилттай болоосоо гэж бодож байна. Тэгээд нэг зүйл бодсон нэг юм байгаа. Мини спойлер шүү. За энэ нэг хэдхэн секунд мини спойлер чи би нэг бүр яг хуваалцах болохгүйсэн мини спойлер. Яг том сүртэй юм биш. Энэ хаштатд үйл явдал болж байгаа шүү дээ. Товчхон нэг хэсэг. За би яг ямар учиртай юу гэдгийг хэлээд хаштатд үйл явдал болж айгүй гоё байсан. Миний амьдралдаа бас айгүй том зорж очиж үзнэ гэж боддог юм газруудын нэг хаштат.
Манай одоо Вазагийн залуу байгаа шүү дээ. Улаанбаатараас бүр ингээд дугуйтай явсарга Манчестерт очиж Манчестер Юнайтед тоглолтыг үзээд те. Одоо ингээд Солонгос, Австралиар ингээд дугуйтай айл хийх гэж байгаа гэдэг манай хөлбөмбөгийн фэнүүд сайн мэддэг байх юм залуу бас тагаараа дэмжээр. Тэгээ мань хүн яг ингээд Европын төлөвлөгөө ингээд яг Стамбулаас дүр ирчээд ингээд ярьж хат би бүр ингээд Австрали явахаар ингээд би бүр хааштай үзгэсээр байгаад хааштай явуулж ирсэн. Тэгээ би бүр өөрийн биеэр үзнэ гэж мөрөөддөг юм газруудын нэг жижигхэн тосгон байдаг. Альпийн нуруунд донд байдаг Австрт. Швейцарт байдаг уу Австрт байдаг лээ хааштай Австрт багсдаг санагдаж байна. Тийм тэгээд тэгсэн чи хааштай тэгвэл явж байна. За тэр нь сонирхолтой. Тэгээд тэрнээсээ гадна зүгээр гол инээдтэй зүгээр санагдсан юм гэхээр тэнцээ ингээд нэг юм юу нөхдөд байгаа шүү дээ. Колтын нөхдөд байгаа шүү дээ. Тэнгүүт тэр тосгоо ингээд колтын нөхдөд ингээд амьдрдаг алуурчин нөхдөд амьдрдаг юм тосгон болж тарж байгаа. Тэгээд амьдрал дээр хааштай мэдээж байгаа шүү дээ. Амар том турист одоо юу шүү дээ. Газар шүү дээ. Туристуудыг эдэн цагаар ажилд очдог. Тэгээд тэгсэн чи зүгээр ингээд боцсон чи ингээд ийм колтын алуурчин баг нар ингээд туристуудын орлогоор ингээд амьдрдаг гарууд болж тарж байгаа байхгүй. Амьдралаа зогоодог те. Манай түүцний ихтэй. Тэгээ тэр айгу инээдтэй хөгжилтэй санагдаж зүгээр ботсон ч тийм амар турист тусах нэгдэн чинь ингээд юм амар алуурчин колд гарууд ингээд ажиллаулдаг. Тэгээ бид нар ингээд мэдгүй гарууд энэ чинь зүгээр ингээд очингоо зүгээр л туристтэй мөнгө өрөөл ингээд гой зураг мураг аваад ингээд явчихдаг. Тэгээ яг амьдарч байгаа нутгийн гэсэн нөхдүүд амар алуурч байгаа. Тэр зүгээр ботсон ч амар инээдтэй хөгжилтэй санагдц тийм. Ийм байна. Тийм нэг бас нэг юм нэг хиний Ивийн дүр тогсон Виктория Комте гэж жүжигчин жоохон хүүхэд насныхан дүр тогсон бай. Тэгээд харсан чи ямар амар адилхан юм бэ гэж харагдсан тэр жоохон бүр яг Анаад ярмаас ирээдүйд ингээ Анаад ярмаас болоод том болчих юм шиг. Тийм айгу адилхан байсан. Тэр бас айгу сонирхолтой хаанаас олсон юм бэ гэмээр кастинг байсан. Тэр хүүхдээ өөрөө жүжигчин ч гэсэн сайн байсан. Ийм байна. Надад амар таалагдсан акшн хэсэг гоё байлаа. Яг энэ франчайз энэ ертөнцтэй бол яг юм гоё одоо үнцэнтэй нэмэгдсэн одоо нэмэлт болж нэг хэсэг нь болж чадлаа. Сул зүйл гээд байхаар юм нэг сүртэй байгаагүй. Яагаад тэгэхээр John Wick ийм франчайзаас нэг сул зүйл бол ер нь бага штэ John Wick-ийн франчайз. Яг уу зарим нэг хэтрүүлэг зарим нэг юм арай жоохон утгагүй байдаг. Эсвэл эсрэг дүр тийм ээ бид түрүү хэлсэн. Эсрэг дүр бол яалтч юу энэ дээр сул байсан. Дөрөв дээр сул байсан. Хоёр дээр дэжгүйсэн. Нэг дээр бол гоё байсан штэ тий. Mika Blomkvist гээд бас мундаг жүжигчин байсан хөргийн амтаа бас өнгөрч гисэн. Тийм байсан. Тэгэхээр яг хуу мэдээж акшн киноны эсрэг дүр сайн байх тусмаа гоё байдаг. Эсвэл одоо сайд квест дүрүүдтэй одоо Hiroyuki Sanadaгийн дүр ч юм уу. Эсвэл одоо энэ нөхцөлд бол хин ч юм уу. Norman Reedus-ийн хоёр тийм. John Wick өөрөө Norman Reedus жүжигчний дүр. За тэгээд Keanu Reeves-ийн John Wick өөртөө одоо спортын дүр туслах дүр болчихж байгаа. Тэгээд Donnie Yen байдаг ч юм уу дөрөв дээр тий. Эдгээр нь сайн байхаар ингээд бол дажгүй авчиж байгаа юм л та. Тэгээд зүгээр яг бусад кинонууд дээр одоо тэр Donnie Yen-ийг хийх гэж байгаа ч юм уу тэр анимашн ч юм уу эдгээр тэр эсрэг дүрүүд нь сайн байгаас илүү сайн байгаас гэж найдаж чинь энэ дээр бол яг үнэндээ жоохон тааруу байсан. Гол одоо сул гэж хийж болохоор зүйл яг үндсэн том эсрэг дүр бол байж байна. Түүнээс ш энэ киноны гол зорилго акшн тэгээд гол дүрийн маань зорилго гол дүрийн маань туулсан зүйл юуны төлөө яах гэж юу хийж байгаа бэлээ тэр дундаа юу туулж байна ямар шалгуурууд авч байна тэрийг яаж давж байна одоо акшн гэдэг утгаараа зохиол гэдэг утгаараа шийдвэр гэдэг утгаараа сэтгэл хөдлөл гэдэг утгаараа те яаж давж байна тэр бүх шийдвэрүүд нь тэр үйлдэлүүд нь маш сонирхолтой үзүүштэй гоё фан ийм болол байж чадсан. Тэгэхээр кино гол зүйлдээ зорилготой бол хүрсэн гэж бодож байна. Эннээс нь илүү супер байх гадах шаардлага бол нэг байгаагүй. Хэвтрүүлэг нь гоё. Тийм ийм байла. Тэгээд балерина таамтайсан бүгдээр нь баярлаа. Тэгээд энэ зунаас эхлээд юуны гоё кинонуудын юунууд байгаа шүү. Шөнийн тусгай үзрүүд хийж байгаа шүү. За одоо 6 сарын 26-наас 27-ныг шилжих шөнө юу байгаа? Жозеф Косинскийн найруулагчийн F1 гэдэг Formula 1 The Movie гэж бас нэрлэж байгаа тийм. Formula 1 The Movie. Энэ кино бол жишээ шөнийн үзэр IMAX тахимд хийхээр болсон байгаа. Одоо юу тасбар захиалга бол энэ нэгтгэс буюу 6 сарын 9-өөс юун дээр эхэлнэ. Portal цаг юм гэсэн сайтн дээр эхлэн. Тэгээд энэ бичлэг гарахад бол арай юу гаагүй бах. Эхлэегүй байж магадгүй. Энэ бичлэг маань нэгтгэд орох нь потенциалдаа орох нь. Ямар ч байсан 6 сарын 9-нд бол үдээс хойш гэхэд тасбар захиалга бол эхэлчихнэ. Тэгээд шөнийн тусгай үзэр байгаа гоё асуулт төрлийн тоглоомнуудтай хүмүүс косплей хийгээд ирж болно. Дуртай сэдвэлээр хэдүүлээ нээлттэй ярилцгааж болно. Тэгээд тэнцээ тасбар дагаад маш гоё постэр тикет ингээд гоё зүйлүүд бол бас дагалдна. Ийм болол байж байгаа. Тийм учраас сэтгэвтэй оролцоогоор одоо Формула 1 байна. За 7 сарын 10-аас 11-ний шилжих шөнө Супермен киноны бас шөнийн өдөр IMAX тахимд байгаа. За одоо хариулт удахгүй хүлээж байгаа нь Альбисны цаанаас хүлээж байгаа Fantastic Four First Steps киногоос хүлээж байна. За өөр ямар энэ жилийн одоо хүлээж байгаа кино одоо шөнийн тусгай үзрээр заавал IMAX байх албагүй те. Юугаар кинон өөр IMAX биш байж болно шүү дээ. Шөнийн тусгай үзрээр үзмээр байна. Санал сэтгэвдэл бас
хуваалцаараа одоо цаашаа төлөвлөж байгаа гэх юм бол боломж нь гаруул штэ цаанаас зөвшөөрлөн болоод Conjuring Last Rites кино гэж байна. За тэгээд Tron Ares байна. Юу Avatar Fire and Ash гэдэг ч юм ийм кинонуудыг жишээ нь одоо юугаар IMAX гэлтгүй ерөөхдөө боломжоор нь тухайн үед нь шөнийн үзэр бол хийх талаар ингээ бодоо төлөвлөд болоо явж байгаа шүү. Та хэд маань энэ тал дээр санал сэтгэлдүүдээ бас хуваалцаараа идэвхтэй оролцоогоороо мэдээлэл авах гэсэн Rusty Rind болоогийн Instagram дээр дагаарай. Rusty Talks гэ Facebook дээр дагаарай. Тэгээ хамтрагч байгууллагуудаа бас баярлалаа. Одоо энэ үзрүүдээр олон гоё байгууллагуудтай хамтраад маш гоё merchandise-нууд гарна шүү. Одоо гоё бодолкнууд, гоё малгайтай цамцнууд, гоё утасны кейс хүртэл гарна. Тэгээд ийм гоё кинотойгоо холбоотой ингээд ийм гоё юмнууд гараад үйл ажиллагаа маань, review content маань за тэгээд дээрээс нь одоо энэ merchandise ингээ бүгд ийм гоё хавцалтаатай ийм гоё одоо багц маягаар те ингээд явж эхлэх учраас таад маань идэвхтэй байгаараа санал сэтгэлдээ доктортой нээлттэй хуваалццаагаараа тэгээд дараагийн review үйл ажиллагаа контентоор уулзтлаа баяр та.